2021 оны 9 хэлбэр. 7-ны 3-ыг томилоорой. За 5-аас их бол 5 буюу түүнээс их бол 1 орон дэвшдэг. За 3 байгаа учраас 7 гарах нэ. Тоог стандарт бичээрэй. За бүхэл хэсэг нь 1-ээс 9 хооронд байх учраас энэ хошоо 4 орон орохоор 10-ийн 4 зэрэг гарах нэ. Энгийн бодлогыг жишээлжүүлээрэй. За тэгээ энийг А тоо гэж үзье. 0 6 4. За энэ тус бүрээр нь 10-аар үржүүлчихвэл 10А тэнцүү 2.6. За тус бүрийг нь 100-аар үржүүлчихвэл 100А тэнцүү. За хасаад өгчий 10А эсэ хасаад өгчвөл 2.6 хасаад өгчхөө 90А 24А тэнцүү 24-ийг хоохонд эргэхээр 4.15. За нэр ачаар 4.15 байна. За тэгэхээр нийт эсрэг үзэгдлийг болж. За нийт үзэгдлийн магадлал нь P нэмэх нь нэгтэй тэнцвэрийн хамчин. За үзэгдэл болохдоо 1-ээс хасах нь 5-2 буюу 5-3 нэ. А 3-ын тоон язгуурын зэрэг болно. Язгуур доторх 2-ын тоо болохоор язгуур доторх тооны зэрэг болно. За тэгэхээр маань тавын 2 зэрэг 3 гэхээр энэ 3-ыг өрчих нь 25. Тэгэхээр энэ C хэлбэр гарах нэ. B хэлбэр гарах нэ. За 6 дугаар бодлого ирдэг. Оршдог бол А-таг болоорой гэж. За тэгэхээр энд E-под X нь 3X нэмэх нь А. Тэгэхээр энд E-под нь 2 орлуулчвал 3-ыг өрчих нь хасах 1 нэмэх нь А. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 3 тэнцүү. Тэгэхээр А тэнцүү 5. Тэгэхээр 5-ийн 6-нд ярих. За координатын их хүртэлх зааг олоорой. За координатын их гэхээр тэг. За тэгэхээр хоёр хоорондох зайгаа олохдоо хасах 3 тэг нэмэх нь 3-ыг өрчих нь 2 2 хасах нь тэгийн квадрат. Тэгэхээр 9 нэмэх нь 9-ийг өрчих нь 2 гэхээр 18 27 юм байна. 27-оос 3-ыг өрчих нь 3. Боёо энэ хэрэг нэ. Матрицын хувьд байх аль үүдэг гүйцэтгэж болох вэ гэж. За тэгэхээр А матриц маань 2 мөр 2 багантай юм байна. Б матриц маань 2 мөр 1 багантай юм байна. За тэгэхээр мөр багны хэмжээс ижлэх юм байж нэмж хасч болно. За тэгэхээр болохгүй юм байна. За тэгвэл Б матрицыг А матрицаар үржүүлсэн хүчийг харъя. Б матриц нь 2 мөр 1 багантай, А матриц нь 2 мөр 2 багантай юм байна. Тэгэхээр энэ
2 ижил байвал үржүүлж болох ёстой. Тэгэхээр энийг болохгүй нэ. Тэгэхээр А матрицыг Б матрицаар үржүүлье. А матрицыг Б матрицаар үржүүлнэ гэхээр А матриц маань 2 мөр 2 багантай, Б матриц нь 2 мөр 1 багантай. Энэний хувьд бол ижилхэн байгаа учраас байх нэ. Өөрийг нь өөрөөр үржүүлж байгаа Б-гээр үржүүлнэ. Б матриц чинь 2 мөр 1 багантай, энд 2 мөр 1 багантай болчих тань зэрэг болохгүй болчлоо. 9-р дасгал. За синус альфаг утгыг олчих. За синус альфаг утгыг олохын тулд үндсэн адилхан синус квадрат косинус квадрат альфа 1-тэй тэнцвэр. Эндээс синус альфаг олохын тулд 1-ээс хасах нь косинусын оронд хасах 4-ний 3-ын квадрат. За энд бодчихоор энд хасах 16 нэмэх нь 9 нэмэх 9. За эндээс хасчихаар энд 16 хүртэн чинь 7 16 гэхээр за синусын утга маань энэ утгыг бодож байгаа. За тэгэхээр синусыг өчөө бодъё. За 1-р мөч дээр нэмэх хасах. За тэгэхээр энд маань тэгвэл 3-р мөч дээр буюу энэ утга маань сөрөг утгатай байх нэ. Тэгэхээр 9-ийн С хэлбэр гаргана. 10-р дасгал. Функцийн дөрвөлтөд уламжлалыг авах. За тэгэхээр энэ функцийн уламжлал авахын тулд эхлээд 2-ыг үржих нь энийг жаахан нэгтгэе биччихье. 2 нь хасах 2-ны 1 авчих. За эндээс уламжлал авбал уламжлал авчихаар 2-ны 1 хасах 2-ны 1 үржих нь хасах 2-ны 1-ээс хасах нь 1. Авчихаар энд хасах 1 үржих нь энд. За энэ гэхээр хасах 2-ны 3 буюу 1-ийг хөөх нь үржих нь ийм болчих нэ. За энд 4-ийн тог орлуулахаар энд 4 үржих нь энд 4. Тэгэхээр энэ маань хасах 8-ны 1. Энэ хариулт гарах нэ. 11-р дасгал. Язгуурдор 3 гэдэг чинь ойролцоогоор 1.7 гарна. За тэгэхээр энэ их юм чи энэ байна. За мөн энэ. Тэгэхээр 11-ийн Д хэлбэр зөв байх нэ. За 12 дугаар дасгал хоорондын кавертал хоорондын далаацыг олоо гэж. Тэгэхээр за тооноо чагсаага биччихье. 41 43 45 58 60 70 74 100. За тэгэхээр эндээс метан нь болохоор энэ. За доод квартал болгонд бол энэ хоёрыг чи за доод тулд за энийг Q1 ч гэж үзье. За тэгээд дунд чинь авахаар нэмчихээ. Тэгэхээр энэ 88 44. За энийг олъё. Q2 чи 70 дээр нэмэх нь 74 уах нь 2 гэхээр 72. За Q2-оос Q1-ийг хасчихъя. 72-оос 44-ийг хасгаар 28. Тэгэл далайц нь 28 байх нэ. 13. За энэ завсрыг бодоорой гэж. Бусад илэрхийлийг хэлбэрчлээрэй гэж. За тэр А дээр нэмэх нь 1. Ер нь А тоо ямар
эерэг сэргийг мэдэхгүй учраас модултай авъя. А дээр нэмэх нь 1 модултай авъя. А дээр нэмэх нь А-гаас хасах нь 3-аас мөн модултай. А-дог эерэг сэргийг мэдэхгүй учраас за энд тус үрийг завсартаа очвол А-гаас хасах нь 1, А дээр нэмэх нь 3 гэчээд за завсар тодорхойлъё. За хасах 1 нэмэх 3. Бид нэрийг чинь энэ завсарлаа дууж энэ энийг л зөвхөн шинжилчихье. Тэгэхээр эндээс 2-ыг тавьчихаар хэмээ модуль дотор эерэг тэмдэгтэй задрах юм байна. Дараагийнх нь сөрөг задрах. За тэгэхээр А дээр нэмэх нэг нь нэмж тэмдэгтэй задрах нь. За А-гаас гол нь сөрөгтэй. Сөргөөр хаалт задлахаар нь А дээр нэмэх нь 1, А-гаас хасах нь. За А дээр нэмэх нь 3 гэхээр 4 юм байна. Тэгвэл А-тоо 4 байна. За матрицыг олоорой гэж уруу матрицыг олоорой гэж. За уруу матриц маань уруу матрицыг олохдоо тодорхойлогч матриц өрчих нь. За энэ хоёр матрицын байрыг сольж 4 хасах 4 нөгөө хоёрыг нь энэ хоёрыг хасах 1-ээр үржүүлчихвэл гэн нэмэх 3 хасах 6. За тодорхойлогч матриц олохдоо диагоналдаж үржүүлээд хасна. Тэгэхээр хасах 4-ийг үржих нь 4, хасах нь хасах 3-ыг үржих нь 6. Тэгэхээр 16, 18 тэнцүү 2. 2 4 3 хасах 6 хасах 4. Шинжлэл үржүүлчихэд бас үржүүлчихэд 2 1.5 хасах 3 хасах 2. Тэгэхээр энэ хариулт байна. 15. За энэ тэгштэглийг бодорой. X-с Y-ыг олоорой гэж. За тэгэхээр 3x-с хасах нь 1 нь y-гээ бодчихъя. Энэ 9 y. За нэг суурьуд нь ижлэх юм чинь. X-с нь 1 нь 2y-тэй тэнцүү. Тэгэхээр энэ очих юм бол 1 болчихно. За эндээс x дээр нэмэх нь 1. X дээр нэмэх нь y тэнцүү 1 бичвэл за нэг аль нэг хасах 1-ээр үржүүлчихье. За тэгэхээр энэ x-с y тэнцүү 1 хасах 1. Тэгэхээр энэ маань зүгээр хасах 3 y тэнцүү тэг буюу y тэнцүү тэг гарах нэ. X дээр нэмэх нь y тэнцүү 1 дээр оруулчихоор x тэнцүү y нь тэг тэнцүү 1 гэхээр x тэнцүү 1 гарах нь. Харин маань x-с y болгосон чинь x нь 1 хасах нь тэг тэнцүү 1. За тэгэхээр бидний хариу маань 15-ийн хариулт Д хариулт байна. Үндсийн утгын мөчийг олоорой гэж. За тэгэхээр энэ сэжигтэй зэгийг олж энэ сэжигтэй зэгийг олж энэ төрх завсрыг тодорхойлъё. За тэгэхээр сэжигтэй зэг олохын тулд уламжлал авъя. X квадрат хасах нь 3x нэмэх нь бас уламжлалахаар 2x хасах нь 4. За тэгтэйдэн цөлчихээр 4x тэнцүү 2. X тэнцүү 2 маань энэ завсар дотор байна. За тэгэхээр ардлуулъя дамжуулъя. За 2 4 утгуудыг орлуулах нэ. За 1-ийг орлуулахаар 1-ийн квадрат хасах нь 4-ийг үржих нь 1
нэмэх нь 3. Тэгэхээр энэ маань тэг гарах нь 2-ыг орлуулахаар 4-ийг өрчих нь 2 нэмэх нь 3. Тэгэхээр 7-оос хасах нь 8 тэнцүү хасах 1. За 4-ийг орлуулахаар 16 4-ийг өрчих нь 4 нэмэх нь 3. Тэгэхээр энэ маань 3 гарч байна. Тэгэхээр хасах 1-ээс нэмэх 3 хаана юу? И. Хариулт нэ. Энэ олон гишүүнтэй гарах үлдэгдэл бол. За тэгэхээр шугам гишүүн тэмцээнд үлдэгдэл нь x-ээс хасах нь 3 хасах нь 5 тэнцүү x дээр нэмэх нь 2 тохиод энд нэг тоогроод үлдэгдэл юм болно гэж үзье. За тэгэхээр x-ээс хасах нь x тэнцүү хасах 2-ыг орлуулчвал энд хасах 3-ын зэрэг хасах 2 зэрэг тэгээд нэмэх нь хасах 2-ын 2 зэрэг хасах 2 хасах нь 5 тэнцүү. За энд орлуулчихаар тийг гарчин нэмэх нь b. Тэгэхээр энд хасах 8 нэмэх нь 4 нэмэх нь 6 хасах нь 5 тэнцүү бета. За b тэгэхээр хасах нэмэх нь 12 хасах 3 гарч ирж байна. За тэгвэл үлдэгдэл нь за 3 байх нэ. 18 дугаар дасгал. А 7-той тэнцүү бол AB-гийн огтл нь 4 гэж байна. За тэгэхээр энэ болохоор 3 болгоно. За энийг Y-гэж хэлвэл дээр нэгдэл нь 13. Тэгэхээр 3 дээр нэмэх нь 4 нэмэх нь 13-тай тэнцүү Y нь. Эндээс Y-гээ болохоор Y тэнцүү 13-аас хасах нь 7 буюу Y тэнцүү 6. Тэгэхээр Y нь 6 нэ. За энэ тоол 6 явчихна. Энийг олгосон учраас 4 дээр нэмэх нь 6 буюу 10. За тэгэхээр 18-ийн Y хариулт нэ. За дараах хэдэн натурал тоон шийдтэй вэ гэж. За тэгэхээр энд ийм 3 баг төсөөлье. За тэгэхээр энэ дотор энэ тоонод хийсэн төсөөл. За тэгэхээр энд маань 3 шиг харсан 5-тай хэдэн энэ зар хийж болох. За давталтай сэлмэл учраас эндээс 5 3 дээр нэмэх нь 5 хасах нь 1 буюу 5 7. За эндээс 7 5 2 6 7-гийн үржүр. За ингээд 1 2 буюу 21 янз нэ. 21 янз. Хоёрдугаар бодлого. Конусын байгуулагч нь 12 нэгж, радиус нь 8 нэгж гэж. За конус ингээд болж байна. За ингээд байгуулагч нь 12 нэгж 10 радиус нь 8 нэгж.
За тэгвэл энэ нэг конусын дэлгээс нь байх сектор өнцөг. За сектор гэхээр дэлгээсийг харахаар за ингээд 12 альфа. За тэгэхээр конусын хажуу гадаргын талбай чинь P гэрчиг нь R болчихно. Секторын талбай гэдэг чинь альфа. За энэ хоёр тэнцвэрчүүд PR L P. Энэ хоёр хураагдчихна. Энэ R-тэйг ороодчихоор L тэнцүү R. Тэгэхээр энд маань 8 тэнцүү 12 360 хуваахна альфа гэхээр альфа тэнцүү 8-ийн үржих нь 360 хуваах нь 12 гэхээр энэ хоёр хураагдахаар 3 2 хаад 3 дахь 120 гэдэг чинь 240 заах нэ. Харин нэг танууд олон гишүүнд болох аль нь вэ гэж. За тэгэхээр энд x дээр нэмэх нь 2 байна. X-с хасах нь 2 байна. X-ээс хасах нь 1. За нэг энэ хэсэг маань боёо ийм хэлбэртэй болгож болох юм байна. За ингээ x квадрат хасах нь 4 үржих нь x-ээс хасах нь 1. Тэгэхээр x куб хасах нь x квадрат хасах нь 4x нэмэх нь 4. Тэгэхээр 21-ийн нэ. За тэгштгэлийн шийдийг болохоор за модуль тусвараа завсар тодорхойлъё. 2x дээр нэмэх нь 1 гэдэг чинь x тэнцүү хасах 2-ны 1 x-ээс хасах нь 3 тэнцүү x тэнцүү 3. За хасах 2-ны 1 нэмэх нь 3. Завсар шийд тэмдэг тодорхойлж байна. За эндээс хасах хараад байгаад энд тавихад хасах тэмдэгтэй гарах юм байна. Энд тавихад хасах байна. 2-ыг тавьж нэмэх хасах. За энэ тохиолдлоос тавихаар нэмэх гарч. За хасах 2-ны 1-ээс бага тохиолдол болохоор хоёулаа хасах тэмдэгтэй тодорхой юм байна. Тэгэхээр 2x-с дээр нэмэх нь 1 хасах нь x-с 3 тэнцүү 5. Бодлоо хасах 2x хасах нь 1 хасах x нэмэх нь 3 тэнцүү 5. Хасах 3x тэнцүү 5 хасах нь 3 нэмэх нь 1 хасах x тэнцүү нэмэх 3 чөлөө x тэнцүү хасах 1. За хоёр дахь тохиолдолд нь хасах 2-ны 1-ээс бага. За 3 гэсэн энэ засвар тодорхой тий. За 2x дээр нэмэх нь 1 нэмэхээр задрах юм байна. Тэр x-ээс хамааран хасахтан дэхтэй хаалддаг. За гэхээр 2x дээр нэмэх нь 1 хасах нь x нэмэх нь 3 тэнцүү 5. Тэгэхээр эндээс x тэнцүү 3 хасах нь 3 хасах нь 1 гэхээр x тэнцүү 1 гарах нэ. 3 дахь тохиолдол нь за x нь 1-ээс их тохиолдол тий.
3-аас ихтэй болд үзье. За тэгэхээр хоёулын нэмэх нэмэгдэнтэй задлахаар 2x-тэй нэмэх нь 1 x-ээс хасах x нэмэх x хасах нь 3 тэнцүү 5 3x тэнцүү 5 нэмэх нь 3 хасах нь 1 тэгэхээр 3x тэнцүү 7 x тэнцүү 3-ны 7 гэхээр энэ шийдвэш байна. За энэ хоёр бол хасах нэг энэ хоёр шийдэн юм байсан. За тэгэхээр C хэлбэр байна. За дарах мөрийг олоорой гэж. За энэ бол уламжлал авсан хэлбэр байна. За тэгэхээр хэдүүлээ интеграл бодъё. За 4x-ээс хасах нь 3 dx. За эндээс интеграл бодъё. Тэгэхээр 2 хасах нь 3x нэмэх нь c. Энэ хоёр урагчаар 2. Тэгэхээр маань x квадрат хасах нь 3x нэмэх нь c. Энэ c-ийг дайрна гэж. За орлуулчихвал нэмэх 1 2-ыг үржих нь хасах 1-ийн квадрат хасах нь 3-ыг үржих нь хасах 1 нэмэх нь c. За c тагаалъя 1 тэнцүү 2 нэмэх нь 3 нэмэх нь c. Тэгэхээр c тэнцүү 5-аас хасах 5 нэмэх нь 1 гэхээр c нь хасах 4. За орлуулчих. 2x квадрат хасах нь 3x нэмэх. За хасах 4 хасаж хасах нь 4. Тэгэхээр A хариулт гарах нэ. Ас нормаш одооны тэгчлэг хүчрөөч. За нормаш одооны тэгчлэл маань y-ээс хасах нь y0 1-ийг хуваах нь за хасах тавих хэвээр. За под энэ наалалтыг x-ээс хасах нь x-ээс хасах x нь. За тэгэхээр y0 хэдүүлээ эхлэх болъё. y0 олох нь л доо энэ байна. За тэгэхээр 2-ыг орлуулчихаар 2-ын квадрат хасах 2-ыг үржих нь 2 нэмэх нь 5. Тэгэхээр 4 12 нэмэх нь 5 гэхээр x-ээс хасах нь 12-ыг хасах 3 гарч ирж байна. За налалтаа олъё. Налалтаа олохын уламжлал авна. За уламжлал авчихаар 2x хасах нь 6. За 2-ыг орлуулъя. 2-ыг орлуулчихаар 2-ыг үржих нь 2 хасах нь 6. Тэгэхээр хасах 2. За орлуулж y-г нь олно. Хасах 3 хасах 1-ийг гоох нь налалт нь хасах 2 x-ээс хасах нь x нь олно 2 хасах 2 болчихно. Тэгэхээр энд нэмэх 3 гэдэг болчих нь. За гişүүд зөвлөж ирэхээр энэ нэмэх 2-ны 1x хасах нь 2-ны 1-ийг үржих нь 2 хасах нь 3. Тэгэхээр 2-ны 1 x энэ хоёроо 1 гэхээр хасах нь 4. Тэгэхээр C хэлбэр. А 25 дугаар бодлого. А гурвалжин дээр за ОЦ векторыг АБ вектор гэж хэлдэг. За тэгэхээр хэлээд АО вектор ОБ Б вектор АО А вектор. За тэгэхээр энэ нэг цэгээс эхлэх ялгуур вектор учраас АБ вектор нь
AB вектор нь буюу энийг x гэж үзвэл B вектороос A векторыг хасах юм байна. За тэгвэл энд харах юм байна. За ингээд энэ хэмжээг олцсон. За дараа нь AC BC гэх юм. За тэгэхээр AC гэхээр AC нь болохоор AC нь 4 хуусны AC вектор нь 3 B-гээс хасах нь 4-ний 3 B-гээс ханаа. За AC вектор болохын тулд AC вектор нь нийлбэрт нь AO вектор дээр нэмэх нь AC вектор нэмсэн. За тэгвэл AO вектор чинь A вектор AC вектор гэдэг чинь 4-ний 3 за гişин үржүүлчихвэл хасах нь 4-ний 3 А. За эндээс А-га олцохоор энэ маань 4-ний 1 А вектор дээр нэмэх нь 4-ний 3 Б вектор буюу яхны А дээр нэмэх нь за тэгэхээр энэний маань 3B А вектор гэхээр 25-ийн С хариулт гарна. 25-ийн С. Харин 6 дугаар дасгал. X элемент Архимедид дундчийг олохдоо X нэмэх нь N элементийг нэмээд энэ тоонд нь хувааждаг. За тэгэхээр Архимедид дундч нь болохоор 11.5 юм байна. Тэгээд энэ X дээр нэмэх нь буюу X N тоонд. За тэгэхээр эндээс нийлбэр нь юу гарах вэ гэхээр X дээр нэмэх нь N нь 11.5N. За тэгэхээр энэ нийлбэр нь 27. За тэгэхээр сумма тийм X-с 10 тэнцүү 27 гэж байна. За тэгэхээр X элемент хүрээсээ 10 хасганы 1-с 10 нэмэх нь гэх мэтчлэн X-ийн N-с хасах нь 10 тэнцүү хасаад 27 гарна. За тэгэхээр чинь X-с хасах нь 1 нэмэх нь энэ нэмээд 10 N удаа 10-ыг тоог N удаа хасахад 27 гарна гэж байна. За 27 гарна. Тэгэхээр биднэрт энд хийлбэр маань энэ үгт. За энд орлуулчихвал 11.5 хасах нь 10N тэнцүү 27. Тэгэхээр энэ 1.5N тэнцүү 27. Тэгэхээр N тэнцүү 27 гоох нь 1.5 гэхээр 18 байх нэ. За 27 дугаар одлого илэрхийлийг хялбарчлаарай гэж. За тус бүртэн бодъё. За хаалтаа бодчих. X-с хасах нь 1 нэмэх нь за X квадрат хасах нь 3X. Тэгэхээр задлчхаа X-с хасах нь 1 X дээр нэмэх нь 1 болоо задлчих чинь
Нэс x дээр нэмэх нь 1. Ижил өргөчгөөрийн нэмэх нь 1 x квадрат хасах нь 3x x-с хасах нь 1 x дээр нэмэх нь 1. За цааш x квадрат хасах нь 2x нэмэх нь 1 x-с хасах нь 1 x дээр нэмэх нь 1. Тэгэхээр энэ маань эхний тохиолдолч болохоор за ингэ задрагдсан. Одоо x-с хасах нь 1 чинь болохоор x квадрат хасах нь 2x нэмэх нь 1 чинь x-с хасах нь 1-ийн квадрат x-с хасах нь 1 x дээр нэмэх нь 1 энэ хураагдчихаар x-с хасах нь 1 x дээр нэмэх нь 1 болох нэ. За одоо хуваана гэж. X-с хасах нь 1 нь x дээр нэмэх нь 1-тэй хуваана гэхээр за үржүүр болоод за энэ чинь болохоор x-с хасах нь 2 x дээр нэмэх нь 1 болж задрах нь. Одоо нөгөө талаас 2-ын тохиолдны гадна талгархчаар 2-ын тохиолдны гадна талгархчаар энэ 1. За тэгэхээр энэ хоёр урагдчихна. Энд энэ хоёр урагдчихаар 2 за 28 дугаар бодлого 60 кг масстай хаашинд 15 кг төмөр нэмэгдэж байна. За тэгэхээр 60 кг хаашинд төмөр цэс байна. Энд дээр нэмэх нь 15 кг. Төмрийг нэмэхэд эзлэх хувь нь 12 багассан. Тэгэхээр нийт масс нь 75 кг болоод үүний эзлэх хувь нь ийм хувиар багассан гэж. Тэгэхээр 60 кг масстай хаашаа 100% гэж тооцъё. Тэгвэл энэ x масстай хэсэгт энэ хэмжээний байх гээд цэсэнд хичнээн процент x хэмжээний цэсэнд хичнээн процент байхыг наалгая. Тэгэхээр 100 гүрчг нь x хуваах нь 60. Тэгэхээр хураагдчихаар 3.5x 75 кг маань 100% гэж тооцоод түүний x хэмжээний дотор бас хичнээн процент цэс агуулгадж байгааг олж үзье. Тэгэхээр энд 100 тэгэхээр 25 дугаар 3x ийм хэмжээтэй болсон. Тэгэхээр анх 3.5x-с 12% буурахад 3.4x болжээ. За энэ чи 3-ыг хүчээ. Тэгвэл энд 3x тэгэхээр энд 36 тэгэхээр x тэнцүү 36 кг.
тэнцвэс байжээ. Хариу 9 дугаар тусгал А, Б төрсөд хувир гараагч. Тэгэхээр А 1 Б гэж үзье. Нэг А ишэрхэр энэ А1 энэ Б1 гэж. Тэгэхээр А, Б, С, Д гэж. А, С-ийн энэ болохоор хасах 1 нэмэх 2 хасах 3 нэмэх 2. Энд ихээр нэмэх 2 1 2 3 болж байна. Харгалзсан үржүүлж. За 1 үржүүлвэл хасах А нэмэх нь 2Б тэнцвэр. За одоо хасах 3А нэмэх нь 2Б. За харгалзсан тэнцвэлжүүл 2-тэй тэнцвэр юм байна. Энэ нь бас 2-тэй тэнцвэр юм байна. Эндээс хасах 1-ээр үржүүлжүүл хасах 2А Т болох нь тэгэхээр эндээс А тэнцвэр Т. А маань Т гарч байна. Хасах 1-ээр үржүүлсэн шүү. Одоо хасах А нэмэх нь 2Б 2-д Т-ийг оруулж байгаа. Энд Т-ийг нэмэх нь 2Б тэнцвэр 2 гэхээр Б тэнцвэр 1 гарч байна. За нөгөө тал нь. За одоо энийг үт. Хасах С нэмэх нь 2Д хасах 3С нэмэх нь 2Д гаргалсан зэнтэрээр энэ 2 орно, энд 3 гарна. Хасах 1-ээр үржүүлчихвэл за С хасах 2Д хасах нь 2 хасах 3С нэмэх нь 2Д харгалзсан гэтсэн байна шүү. 1 тэгэхээр энэ маань хураагдаад хасах 2С нэмэх 2 тэгэхээр энэ хасах 1 С болох нь. За хасах С нэмэх нь 2Д тэнцвэр 1 хасах 1-ийг орлуулж чаар нэмэх нь 2Д тэнцвэр 1. Тэгэхээр 1 нэмэх нь 2Д тэнцвэр 1 гэхээр энэ турагдахаар энэ Д маань Д тэнцвэрж чаар Д маань Т. За тэгэхээр бидний сонирхоод амардгас маань А Т Б нэмэх 1 С хасах 1 Д Т хасах 1 Т буюу Г хариулт байна. 30 дугаар тасгал нь. За энэ гişүн ихнийх нийлбэрийн хамгийн их утга. За хамгийн их утга бол орж байна. За нийлбэрийг болгоё. Нийлбэрийг болтоо мягамжи 2А1 нэмэх нь Д N-ээс хасах 1 2 үржих нь N. S-ийн нийлбэр A1 нь нэг гишүүн 41 гэж. Тэгэхээр A1-ийг үржих нь 41 нэмэх нь D хасах 3 N-ээс хасах нь 1
үржигний хуваах нь 2. Эсийн тэнцэн нэрвэржүүлж 82 хасах 3-ийн хасах тусгай нэм 3 үржигний хуваах нь 2. Тэгэхээр энэ 85 хасах нь 3-ийн хуваах нь 2 нэр хөвжүүлж байна. За тэгэхээр эндээс нэр хөвжүүлчих юм бол 85 хасах нь квадрат хуваах нь 2 энэ багнаа. За эндээс хамгийн их хүтийг олохын тулд уламжлал авъя. 85 энэс хасах нь 3 квадратаас уламжлал авахаар 85 6 тэнцвэрчүүл тэнцүү 85-ыг хуваах нь 6. 85 6 туулж очие. За тэгэхээр 14 боёо тэнцүү 14-р гишүүн дээрээ бахны за хамгийн их утгаа бол гэсэн чинь за орлуулчих. Тэгэхээр энд орлуулчихвал 14 85-ыг үржих нь 14 3-ыг үржих нь 14-ийн квадрат хуваах нь 2. За ингэхээр 1190-ээс хуваах нь 2 гэхээр энэ 301 гарч байна. Ярилт байна. А векторын А-гаас хасах нь Б вектор, С вектортэй параллел гэж байна. Тэгэхээр А-гаас хасах нь Б-гээс хасах нь А вектор нь С вектортэйгээ параллел юм байна. Параллел гэж ижил коэффициентээр хуваагддаг гэсэн. Тэгэхээр за Б-гээс хасах нь А вектор болъё. За Б вектор маань байна. А вектор маань энэ байна. За тэгэхээр бодлоо хий. Би чинь 4 хасах нь 2. За P дээр нэмэх нь 3 хасах нь P 3 дээр нэмэх нь P хасах 3 P гэж. За эндээс 6 юм байна. Энэ 3 юм байна. Энд 3 дээр нэмэх нь 4 P юм байна. За тэгвэл энэ А-гаас мэд С вектортэй параллел гэсэн чинь 3-ыг гоох нь С маань энэ байна. 2 байна. 3-ыг гоох нь P-гээс хасах нь 2. 3 дээр нэмэх нь 4P хуваах нь Q. Тэгэхээр энд маань энд хуваахаар 3 тэнцүү за энэ нэрийг бодчих. 3-ыг гоох нь P-гээс хасах нь 2. Тэгэхээр энэ 3P хасах нь 6 тэнцүү 3. Тэгэхээр P тэнцүү 3 дээр нэмэх за P тэнцүү 3 юм байна. За тэгэхээр ахаад 3-ыг 3 дээр нэмэх нь 4P хуваах нь Q гэж. Тэгэхээр энэ 3Q тэнцүү 3 дээр нэмэх нь P чинь 3 чарлуулчвал Q тэнцүү 15-ыг хуваах нь 3 буюу 5 байна. Тэгэхээр 3 5 31-ийн C хариулт гарч байна.
Интеграл нь тодорхой интегралыг бодоорой гэж. За нэг график нь байгуулчих. Ингээд за x-с сусгах нь 2 гэхэд график байгуулж x-с сусгах нь 2 гэхээр энэ 2 зэг авчих. Энд 4 x 1-с 4 хоорондоос энд 4 байна. Тэгэхээр энд маань x-с 2 гэдэг шалгуу маань энд маань тэгэхээр 1 2 цаана ийм шалгуу хан за модултай юм чинь x нь 1 байхад цаана ийм энэ цэгийн энэ хэсгийн интеграл энэ талбайнуудыг олоод нэмчих юм бол болох нэ. Тэгэхээр талбайг болох нэ. Нэгээс нэмэх нэгээс 4 хооронд тусартай юм чинь ингэж энэ хэсгийн төрсийн талбайг. За тэгэхээр энэ тэгш өнцгтийн хагас учраас S1 талбай гэвэл 1-ийг үржих нь 2-оос 1 үржих нь 1 за хуваахан 2 гэхээр энд 2-ны 1. За энэ хэсгийн төрсийн талбай сонирхъя. Тэгэхээр энэ S2 гэвэл 2 2-ыг үржих нь 4-өөс сусгана 2 2 энэ төрсийн талбай нийлбэр учраас 2-ны 1 дээр нэмэх нь 2 буюу 2-ны 5 байна. 33 дугаар засал эротед тэгшин цогт гурвалжны периметр нь гурвалжин талбай гэж байна. За 2 арадтай тойрогт багтсан тэгш. За арад тэгшин цогт гурвалжин тойрогт багтнаа гэдэг чинь гифтнууд нь тойргийн гифтнууд нь тойргийн диаметр болно гэсэн. Тэгэхээр энэ маань ингээд 2-1 ингээд 2-1 энд кат тэгшин зүтгэж үзье энд y. Тэгэхээр энэ тэгшин гифтнууд нь болохоор тойргийн диаметр болно. За тэгэхээр энэ Пифагорын теоремоор x квадраттай y квадратын диаметр 4 болчихно. За периметр нь гурвалжны периметр нь 4 дээр нь ийм байна гэж. За тэгэхээр периметр чинь болохоор x дээр нэмэх нь y нэмэх нь 4. Тэгэхээр энэ 4 дээр нэмэх нь 2-ыг үржих нь язгууртар 5 нэмэх нь x дээр нэмэх нь y нэмэх нь 4. Тэгэхээр эндээс энэ 4 дурагдчихаар
x дээр нэмэх нь y нь 2-ыг үржихний зурдаг 5. 8. За тэгшин зүтгүүрийн талбай болсон. Тэгшин зүтгүүрийн талбай гэдэг чинь катетуудын үржүүрийн хагастай тэнцүү байна. За тэгэхээр бид нэр энэ бодлоо энийг квадрат зэрэг төвшүүлчихье. Энийг квадрат төвшүүлчихээр x квадрат y квадрат нэмэх нь x y 4-ийг үржих нь 5. Нөгөө талаас x квадрат нэмэх нь y нь 16-тай. За энэ 16 орлуулчихвал 16 дээр нэмэх нь 2x y нэмэх тэнцүү 20. Тэгэхээр 2x y тэнцүү 20-оос хасах нь 16. Тэгэхээр энэ 2x y тэнцүү 4 буюу x y-ийн үржүүр нь 2-тэй тэнцүү юм байна. За тэгэхээр энд талбайгаа болохоор 2-ыг хуваах нь 2 буюу 1 гарч. Тэгэхээр талбай нь 1-тэй тэнцүү байна. За 34 дээр бодлого. 34 дээр бодлого нь за энэ гурвалжны эзлэгүүнүүдийн харьцааг болохоор авч. За тэгэхээр пүхмийн талсууд болгоно нь ингэхээр 5 нэг юм байна. За тэгэхээр энэ 5x-ийн кубын эзлэгүүн нь кубын эзлэгүүн олъё. Кубын эзлэгүүн нь тэгэхээр 5x x тэнцүү тэгэхээр энэ 125x куб 8. За тэгэхээр энэ бол призм. За призм эзлэгүүний бол гэж байна. За тэгэхээр чинь энэ призм энд заах эзлэгүүнийг олно гэдэг чинь талбайг өндрөөр нь үржүүлнэ. Тэгэхээр призмын B1 эзлэгүүн гэж үзье. B1 эзлэгүүн гэдэг чинь S N B1 B өндөр нь B1 C1. Тэгэхээр B1 эзлэгүүн маань 4 5 хуваах нь 2 үржих нь 5x. За ингэхээр 100x куб хуваах нь 2 буюу 50x куб болох нэ. За тэгэхээр B2 эзлэгүүнээ олъё. B2 эзлэгүүн кубийнхээ эзлэгүүнээс B1 эзлэгүүнээ хасчаар 125x кубээс 50x кубыг хасгаар 75x куб гэсэн. Тэгэхээр бид нэр бодлогын эзлэгүүнүүдийн харьцаа болгох юм. B1-ийг B2 эзлэгүүнд харьцуулъя. 50x кубыг 75x кубэд харьцуулахаар 3-2 буюу хэлбэр нэ. 35 дугаар бодлого. AB гурвшилбарын хувьд тэгшимээр хөвөрөхөд үүсэх цэгийн координатыг олох гэж байна. За тэгэхээр энд
y тэнцүү 3x-ээс хасах нь 3x-ээс хасах нь 1 гэсэн шулуун байна. За үүнд нармаа шулуун татгаад за энэ нармаа шулуун татчихээ гэсэн чинь А-цэг буюу 6 2 гэдэг. Одоо энэ хоёр тэгшимт гэж. Тэгэхээр энтэй тэгшимттэй А1 буюу АБ гэсэн цэг болтно гэж үзэж байна. За тэгэхээр энэ хоёр тэгшинтэйгээр байна. За тэгэхээр энэ координатыг огтлж байгаа учраас энд дундчийг нь олъё. За дундч нь тэгэхээр дундч нь энэ тойрог шулуун дээр огтлж. За энэ чи дундч нь болохоор 6 дээр нэмэх нь А хуваах нь 2 2 дээр нэмэх нь B хуваах нь 2. Энэ шулууныг огтлох юм чинь огтлж байгаа юм чинь орлуулчихвал 2 дээр нэмэх нь B хуваах нь 2 нь тэнцүү 3-ыг өрчгөн 6 дээр нэмэх нь А хуваах нь 2 хасах нь 1. За энэ чи 2 жил 2 2-ыг өчвөл энд 2 дээр нэмэх нь B 18 нэмэх нь 3А хасах нь 2. Тэгэхээр B тэнцүү 18 хасах нь 2 хасах нь 2 нэмэх нь 3А. B тэнцүү 14 дээр нэмэх нь 3А гарах нэ. За тэгээд энэ тэгшинтэй ирсэн чинь за тэгвэл энэ нармаа шулууныхаа надалтыг олъё. Тэгэхээр нармаа шулуун энэ налалт энэ налалтуудын үржүүр нь хасах нэгтэй тэнцүү гэдэг чинь К налалтаа 3 гэдээ харчия. За К1 нармаа шулууныхаа налалтыг олъё. Нармаа шулууны налалт маань нармаа шулууны налалт маань 2 B-гээс хасах нь 2 А-гаас хасах нь 6. За хордлуулчвал энд болохоор 3 байгаа. Тэгээд B-гээс хасах нь 2 нь А-гаас хасах нь 6-гийн хасах нэгтэй. За энд ишээжлээр өчгөр энд өчвөл 3 хасах нь 6 хасах А нэмэх нь 6. За B-гийн оронд тэр B-г орлуулчихвал энд орлуулчих. Тэгэхээр 3 14 дээр нэмэх нь 3А хасах нь 6 А-гаас хасах А нэмэх нь 6. За тэгэхээр 42 9А хасах нь 6 хасах А нэмэх нь 6. За А-гаалч А 9А дээр нэмэх нь А энд 6 хойш ирэхээр нэмэх 6 хасах 42. Тэгэхээр эндээс 10А тэнцүү хасах 30. Тэгэхээр А тэнцүү хасах 3 багнэ. За А-цэг нь хасах 3. За B-г бол B 14 дээр нэмэх нь 3А юм чинь 14 дээр нэмэх нь 3-ыг өрчих нь хасах 3 болохоор 14-өөс 9-ийг хасчихаар 5. Тэгэхээр хасах 3 нэмэх 5. 35-ийн D. X-ийн хувьд үнэн байх утга хэмжээ болж байна. За
За тэг x-ийн хувьд үнэн баг. А утгах юм гэхээр энэ тесрэнот нь тгээс эрс бага байх нэ. За бодъё. X квадрат 4a квадрат хасах нь а дээр нэмэх нь 6. 4a квадрат хасах нь 4a хасах нь 24 тэгтэд нь 4 тооцохол а квадрат хасах нь 6 багчилж. Тэгэхээр энэ маань агаас а дээр нэмэх нь 2 агаас 3 буюу о хасах 2 нэмэх 3 гэхээр энэ хариулт болж байна. 2-ын 1-р бодлого. AC талын косинус AC тал. За тэгэхээр энэ косинусын теоремоор AC талыг олё гэж байна. За тэгэхээр AC квадрат 25 64 хасах нь 2-ыг үржих нь 5 8 косинус 60 градус. За косинус 60 градусынхаа утгыг шууд биччихье. Косинус 60 градусаар 2-ны 1. За тэгэхээр эндээс AC квадратын 189 энэ хоёр отгоод 40. Тэгэхээр 49 буюу AC тэнцүү 7. Тэгэхээр энэ AC урт нь 7 байх нэ. Синусийн теоремоор уртыг олгоо гэж байна. За тэгэхээр AC-г синус 60 градус энэ 2 артаа тэнцүү гэсэн. Тэгэхээр энэ 7-г үржих нь синус 60 градус 2 2r. Тэгэхээр эндээс 7 3 2 2r гэхэд эндээс r нь тэгэхээр 7-г үржих нь 2 2-ыг үржих нь 3 гэхээр энэ 2-оор хатчихаар нэг чинь за хариулт нь за тэгэхээр энийг чөлчөл 3 7-г үржих нь 3 3. Тэгэхээр маань А маань B маань 7 байх нь А-аас 7 болж таарлаа. За АД талын за тэгэхээр энэ 4 өнцөг учраас эсрэг өнцгүүдийн нийлбэр 180 градус авах учраас энэ өнцөг 20 градус 120 градус юм байна. Энэ x гэж үзье. AC нь бид нэр 7 гэдэг учраас тэгэхээр 49-ийн 9 тэнцүү x квадрат нэмэх нь 9 хасах нь 2-ыг үржих нь 3 үржих нь x косинус 120 градус хасах 2-ны 1 багтчихвол 49 x квадрат нэмэх нь 9 хасах нь 3x. Тэгэхээр x квадрат хасах нь 3x хасах нь 40 тэнцүү тэг. Тэгэхээр маань x-с x-тэй нэмэх нь 5 чүр буюу x тэнцүү x тэнцүү 8 байх нэ. X-с нь x тэнцүү хасах 5.
За ийм байна. За чи тэмдэг алдсан байна. Тэгэхээр нэмэх 3 гэхээр нэмэх 3 нэмэх 3 тэгэхээр энэ хасах тэгэхээр маань x нь нэмэх 3 юм чинь x-с 5 x-тэй нэмэх нь 8 жур багны. Тэгэхээр энэ маань x тэнцүү 5 x нь хасах 8. За тэгэхээр хариулт маань 5 байх нэ. За гурвалжны талбайг олгож. За гурвалжны талбайг олъё. Гурвалжны A, B, C, D гурвалжны талбайг олъё. Тэгэхээр A, B, C гурвалжны талбай A, B, C дээр A, D, C гурвалжны талбайг нэмж бодогч. За тэгэхээр 5, 8 нэмэх нь 3, 5, 2-ыг үүсгэн 3 хуваах нь 2. Тэгэхээр энэ маань 4 55 язгууртар 3 болох нэ. За утанд 1 2 3 дугаартай бөмбөгүүд байна. 2-ын 1-р хотлого. За ABC гурвал нь AC-гийн урттай болгож байна. За тэгэхээр косинусын теоремоор AC квадрат нь 5-ын квадрат нэмэх нь 8-ын квадрат 2-ыг өрчих нь 5 8 косинус 60 градус. Тэгэхээр AC квадрат 25 64 2-ыг өрчих нь 5 өрчих нь 8 косинус 60 градус 2-ны 1. Энэ хоёр хороогдчихаар AC квадрат тэнцүү 89-өөс хасах нь 40. Тэгэхээр AC тэнцүү 7 гарах нэ. За тэгвэл А нь бол 7 байна. Синусын теоремоор тойргийн радиусын уртыг олгож байна. За тэгэхээр синусын теорем болохоор AC синус 60 градус нь 2-ээр. За тэгэхээр радиус нь 7-г өрчих нь 2-ыг өрчих нь синус 60 градуст 2-ны язгууртаар 3. Тэгэхээр хураагдчихаар 7-г өрчих нь язгууртаар 3 буюу хосонгоо болчихвол 3-ыг өрчих нь 7. За тэгэхээр энэ маань мөн 7-гийн даажээ. Хоёр дахь бодлого нь. Утанд хөхнгийн 2 3 4. За ингээд 5 юм бөмбөг байна. За 5 оноо авах боломжийн тоо. 5 оноо авдаг чинь хөхөөс 2 хөхөөс 3 гарч болно. Хөхөөс 2 улаанаас 3-ыг авч болно. Хөхөөс 3 улаанаас 2 улаанаас бас 3-ыг авах юм бол
За ингээд энэ боломжийн тоо 4 байна. Тэгэхээр энэ маань 4. За тэгэхээр аав нь 4 байна. За дараагийнх нь 2 дугаар тохиолдолд нь 6 оноо авах магадлал. За үлээ багт. Тэгэхээр нийт боломж нь нийт нь 5 бөмбөгнөөс 2 бөмбөгийг хэдийн энэ зар авч болох вэ? Тэгэхээр 5-ын факториал 3, 2-ын факториал гэхээр энэ тэгэхээр нь 10. За 6 оноо авах боломж нь хөхөөс 2, 4, хөхөөс 3, улаанаас 3, улаанаас 2, хөхөөс 4 байна. За ингэхээр энэ 13 байна. За ингээд 1, 2, 3. Тэгээд энд 3, 10. Чин дундчий болгож. За дунд чинь тэгэхээр 4 энд тоглох чинь нийт оноо. За энд болохоор охин доос 7-гийн тоо байх нь. Тэгэхээр 4, 5, 6, 7, 4. Тэгэхээр 22, 4 гэхээр дуучаар 2-ны 11. За 2-ын 3 дугаар одлоо. Уламжлал ашиглалаа. За уламжлалыг бол оройч. За уламжлалыг авъя. За тэгэхээр энд x кубын уламжлал. За 3-ны 1, 3x квадрат хасах нь 2-ны 1, 2x хасах нь 2 нэмэх нь тэг. Тэгэхээр эндээс сургагдчихаар x квадрат x хасах нь 2. Тэгвэл атоо нь 2 байна. За эндээс атоо с жигтэй цэгүүдээр олооч. За тэгэхээр уламжлал ус энийг тэгдээд нь зөвлжүүл x нь хасах 1, 2 гэд. За тэгэхээр энд 1 байх нь энд 2 байна. За сэжигтэй зэрэг экстремум утга гэж. За экстремум утга гэхээр хасах 1 бол орлуулж чий. Тэгэхээр 3-ны 1 хасах 1-ийн 3 зэрэг хас 2-ны 1-ийн квадрат хасах нь 2-ын хасах 1 нэмэх нь 6-ны 5. За эндээс бодчихвол хасах 6-ны 5 нэмэх нь 2 нэмэх нь 6-ны 5 гэхээр тэнцүү 2 чирж байна. Тэгэхээр энэ маань 2 ажээ. За буурах цэцгээ. Тэгэхээр энд хэзээ сэжигтэй цэгээ олцооч энэ завсарт тодорхойлъё. Хасах 1 нэмэх 2 энийг тодорхойлохоор нэмэх хасах нэмэх гэж ирж байна. Тэгэхээр хасах 1-ээс энд болохоор максимум байна. Минимум буюу за буурах завсар. Тэгэхээр энд 2 ажээ. График тавлан зурвал харгаатай тавтах юм шиг энэ дэйн 2 юм байна. Энэ болохоор хасах энэ. Тэгэхээр энэ маань 2 байх нэ. За пунктын тодорхойлогдох юм чинь тэгэхээр энэ 3 байх нэ. За энэ функцийг за энэ 5-ыг орлуулъя. Функцтэй тэгэхээр 5 тэнцүү 95 хасах нь 4 5-аас хасах нь
3. Тэгэхээр энд 6 2 гэхээр 3 гарч ирж байна. За тэгэхээр B нь 3 юм байна. За урвууг нь олно гэхээр за урвуугаа олохын тулд за x y-ийн байрыг соливчвал энэ x 2y-гээс хасган 4 3-аас хасган y-гээс хасган 3. Тэгэхээр энд x y 3x 2y-гээс хасган 4. Тэгэхээр x y хасган 2y 3x-ээс хасган 4. Тэс y-г олцохоор 3x-ээс хасган 4 x-ээс хасган 2. За энэ анны оронд b-г орлуулж b гэдэг маань 3. Тэгэхээр энд 3-ын тоог орлуулчвал 3-ыг орчин 3 хасган 4 3-аас хасган 2 гэхээр 5 1 5 гарч ирж байна. Z маань 5 байх нэ. За энэ урвуу функцийг бид нэр урвуугаа олцож байна. 3 байх нь 2 2